За сайн байна уу? Энэ бичлэгийг хожих өдрийн мэндийг хүргэе. Миний бичлэгнүүд ерөөсөө цаг хугацааны заагаагүй гэдэг шүү. За яг хэрэгтэй цагтаа хэрэгтэй үнэтэй л учир шалтгааны занглаа болж очтоо гэж би үздэг учраас ингээ бичлэгээ эхлүүлээ. Энэ удаагийн бичлэг 1 2 3 4 ингээ 4 бүлэгтэй. Нэг хийх юм битээ бодоорой. Энергийн шалгалтын дээр сонсож болно. Ер нь бол их юм бодох тусмал мэрэг төөрх аюултай штэ. Тийм болохоор зүгээр л нүдэн туснаа бод. Аливаа юм хөнгөн байх тусмал илүү амар байдаг шүү. За төөрөгдөл багтай байдаг шүү. Их юм битээ бод, их юм битээ өөрөөсөө асуугаарай. За тэгэхээр уншлага эхлүүлээ. Би ингээ шууд явчих тийм үү. Тийм болохоор та нар манаас авахгүйх ухаанаар ингээ хандаад үнийг сонгосон үнийг эхлүүлье. За энергийн шалгалт. Та яг одоо надтай ингээ ярихдаа саяхан усан дорсон шүршүүр тосон өсч нь одоо магадгүй ягаад ч юм нэг юм угаалга цэвэрлэгээ энергийн цэвэрлэгээ ч юм угаалга дом ч юм уу нэг юм хийсэн. Эсвэл гэртээ нэг төлөвлөж яваад их цэвэрлэгээ хийсэн бол та 103% сонгосон байна. За тэгээд мөн шин юм хазаар ногт сур юм төмөр юу гэдэг чинь тий. Иймэрхүү зүйл худалдаа авсан юм уу? Ийм зүйл бэлгэнд авсан бол имэйлний юм шагаа магааны хэлбэртэй эсвэл юм хазаар ногт сүгнээр ч юм уу тий. Ялчгүй сур авах шаардлагатай болсон ч юм уу? Санаанд сур олсон ч юм уу? Эсвэл тий төр зуртаа танаад ингээд нэг сур оруулаад ирээд түн тавьсан бол та 100% сонгосон байна. Тэгэхээр зүйлсийг за мөн яасан бэ гэд харсан чи энергийн шалгалт жоон дэлгэрэнгүй хийж өгье гэж бодож байна. Би бодож өгвөл энэ уншлагыг бараг ингээ хувийн уншлах шиг хэлээд өчтөө учраас нэг хурд хийхийг боддог. Нуршуулаад олон юм яриад янз янзын жишээ татал баахан жишээ татал ингээ төрөгдүүлэх бүр ингээ төрөний сонсч ирсэн юм ингээ бараг мартахт нь хөрөхгүйгээр богинохон уншвал надад амар байдаг. За ер нь бол ялалт ялалтын тухай шүү. За энэ хөдөл одоо чи виз хөдөлтөж байгаа бичиг баримт эсвэл сургуулийн диплом аль эсвэл удаа олсон зүйл дээр ялалт байгуулах нь уу гэдэг тал дээр харж байгаа бол та зөвгөөрөө би сонгосон байна. Шүүх цайдаар явж байгаа. Эсвэл шүүх цайдаар явах шаардлагатай болсон. Ямар бичгээр нь бүрдүүлж байгаа яаж хийж мэдгүй байгаа ч гэсэн иймэрхүү асуудлууд шүү. За эсвэл та яг одоо ийм шүүх цайдаа гэмт хэрэгтэй холбоотой кино үзээд эсвэл тийм талаар мэдээлэл сонссон байж болно. Гэр бүлийн зөрчил маргаа гэдэг өдөр болаа. Тэгэхээр одоо уншлага эхлүүлээ. За нэгдүгээр бүлэг сонссон хүмүүс сайхан байна. Өчигдөг олж өгтөн туслаарай. Юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Би хүзрэг бол юу нэг суулжтгоо. Би тэгээд олон төрлийн мэрэг байгуулахаас дараачуудаа ингээ янз янзын мэрэгнүүдээс бас холж оруулъя гэж бодож байгаа. За мөнгө төгрөг өглөө авлагатай холбоотой урт удаан хугацаа хүлээсэн товлсон ийм юмнууд байна. Бичиг цастай холбоотой. Магадгүй та шинэ байранд орох гээд гэрээ контракт хийгээд тэрийг хүлээж байгаа бол ер нь бол хэдийгээр хойшлогдоод байна шүү дээ. Тэгээ бас мөнгө төгрөг манхантай холбоотой энэ визний бичиг баримттай холбоотой юм уу мөнгө төгрөгтэй холбоотой асуудал санаа зовнилтой байгаа. Ер нь бол жоохон нэг юм өөрчн заллиулсан төрлийн мэрэг шүү за. Ер нь жоохон ярьсан юм цаг хугацаанд бүтэхгүй шийдэгтэй байдал гарахгүй юм нь удаашралтай цаг тухайдаа шийдэгдэхгүй цаг тухайдаа болохгүй бүтэхгүй цаг тухайдаа болдгоо юм ингээл хойшлогдоод 1-2 өдрөөр ингээм юм чи хойшлогдоод байгаа бол зөвхөн сонгосон байна. Тэгээд тань тулгамдаад байгаад байгаа асуудал бол энэ асуудал байна. Би бол ингээл хайр дурлалын ч юм уу ажил төрлийн ч юм ингээ мэргийг эхлэл ингээл авдгийг. Тэнгүүд дунд нь ингээд өөр амьдралын учир шалтгаанууд гараад ирдэг. Тэр нь бас таны ингээ
амьдралд нэг шаардлагатай зүйл учраас гарч ирдэг байх гэж бодоод би ямар нэгэн сэдв өгөхгүй шууд ерөнхий уншлага хийжтэй. Тэгээд анзаарч байгаа бол энэ уншлагууд ер нь товч бөгөөд богинохон тодорхой юм хэлхийг хүсдэг. Тэгээд төөрөгдүүлж байгаа юм шиг ингээ баахан юм яриад баахан жишээ татаад ингээд байхыг хүсдэггүй. Тэгээд ер нь бол хувийн уншлагын тал дээр надад хувийн уншлага хийлгэж исэн хүмүүс бол мэдэх байхаа. Мөн хувийн уншлага хийлгэж исэн хүмүүс маань ч гэсэн сэтгэлээ үлдээгээрээ. Би хувийн уншлагыг жоох урт хийдэг. Нэг хүн ойролцоогоор 1 юм уу 2 цаг орчим болчтой. Тэгээд цаг тодорхойгүй байдгийг өршлөл цагаа товлол тэр цагтаа яг бэлдээл уншлагаа эхлүүлдэг. Тэгээ миний хувьд бол бас нэг олон хүн уншиж аваад байхгүй. Би ч л уулзах хүсэлтэй байдаг хүмүүст бол болно. Гэхдээ өршөлж бас цагаа авна шүү, бүтүүлээ шүү. Тэгээ давхар би ч нөгөө энерги юу байгаль маягалд гарах олон юм ажил давхар хийдэг учраас энерги аялал тиймэрхүү юмнууд их хийдэг учраас бас байнга завтай байдаг. Гэхдээ аль болох та нартай тэр болгоно нь үзүүштэй яг хэрэгтэй тийм мэрэг төлөг оруулж хаад би хичээж байгаа шүү. Бас тэрийг манд ойлгоорой. Авахыг ухаантай хандаарай. Тэгээ аливаа юмд өнгөн битээ дүгнэлт хийгээч. Өөрөө ерөөсөө л юмд өнгөн дүгнэлт хийгээд байна. Энэ үзэрэн дээр ч гэсэн юм ер нь ингээд төсөөлж бодсноос өөр байдаг шүү дээ. Төсөөлөл нэг өөр, бодит байдал нэг өөр. Өнгөн харагдаж байгаа юм болгон бол зүгээр л өнгөн зүйл. Цаад гүн чанар, гүн итгэл гэдэг юм дээр битээ хайн хандаарай. Ер нь аливаа юм дээр жоохон хайн хандчаад байдаг. Эсвэл зүгээр өнгөн чанарт нь эсвэл татагдчихад байдаг байхгүй. За энэ ингээ гайгүй хүн одоо юу гэдгийг танил талтай энэ ажил төрөлтэй энэ ингээд найдвартай юм чи энэ ингээд тэгээ олон хүн сонготой юм чинь гэсэн ингээ нэр алтаар өнгө мөнгөний араас ингэж явж байгаад ингээд сонголт хийхээр жоохон хохирч гоод тал байгаад байна шүү. Заа өөрсдөө чинь. За яг гоо ерөнхийдөө бол хүлээтэй л энэ маш удаа хүлээдэг. Ер нь бол ингээл дандаа хойшлол хувийн амьдралын асуудлууд чинь төрүүлэл явж итэл одоо нөгөөний төлөвлөсөн юмнууд чинь дандаа цаг нь хойшлоод яваад байна. За энэ тал дээр жоохон анхаарнаа. Өөрөө бас энэс болоод нөгөө нэг итгэхгүй байна. Цаг барих тал дээр бас өөрийгөө анхаараач. Уулзна гэж товлсон бол уулзаа. Араас нь юмны шууд товлсон бол тэр өдрөө ажиллаа амжуулаа. Ер нь өдөр садрыг цаг цавыг ер нь жоохон төлөвлөгөөтэй өнгөрөөмөр байна. Тэгэхгүй бол тэгээ таваараа босч ажил хийж таваараа босож ингэж юмыг төлөвлөмөөргүй байна. Уулзна гэсэн юмнуудаа хойшлуулмааргүй байна. Явна гэсэн юмнуудаа бас ингээд хойшлуулмааргүй байна. Яваач яаж штэ үзрэн дээр. Энийг нь ямар ичимхүү байгаа. Тэгээ ер нь бол болон бүтэн гэж бодоод ер нь эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзчихвэл зүгээр байна. Тэгэл янз янзын хүн амьтан бодол санаа гэж уруулгаал эсвэл ингээл стресстүүлгээл яаж тажуугаар нэг юм хүн л юм чинь амьдралын мөнгө төгрөний эрүүл мэндийн юм жижиг асуудлуудад ингэж аюу хүндээр ингэж хүлээж авч гойд одоо ингэж өөртөө сөрөг энерги татмаар байна. Сөрөг юмар өөрийгөө бас цэнэглэмээргүй байна. Хүн чинь ер нь тэгээд бодол санаа хүчтэйгээд одоо шинжлэх ухаан хөгжчихэд юм хөгжчихэд хэлээд нь шүү дээ. Тэгээд аар саарх юм лак харагдсан, гоё харагдсан зүйл рүү ингэж татагдаж аливаа юмыг өнгөн талаас нь хармааргүй. Ер нь аливаа юмыг сонсоод үзэх хэрэгтэй. Баяр шаргалтай. Ер нь сэтгэл хөдлөл ингээл яаран ингээл дүгнэлт хийждэг. Яаран сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргачих гэдэг юм байна. Сэтгэл хөдлөлөө жоохон барина. Тэг. Ер нь бол хүний яриа хэлцээр хэр бодтоо. Энэ хүн хэр юма хийдгүү гэдгийг сонгоно шүү дээ. Түүнээс биш эсвэл нэг визээ хөөцөлдүүлж бол энэ нийслэлийн компани ер нь хэдэн визээ гаргадаггүй. Нэг хүн дээр очиж нэг өмгөөлөгчдөр очиж бичээсээс эсвэл нэг хууль цаазын юм дээр очихоор за энэ надад ер нь ямар ашигтай байна. Энэ миний дунд нь хөөцөлдөд байгаа бичиг цаасыг хийж байгаа явж байгаа зуршилж байгаа энэ хүмүүс нь хэр зүтгэлтэй байна. Хэр одоо тэг хүмүүс нааштай амтай байна. Ер нь ажлын үр дүн нь хэр байна гэдгийг бас харнаа. Харагдаж байгаа болон гоё байх албагүй шүү. Ер нь бол аливаа юм энгийн баг тусмал агуу их чанарыг агуулдаг гэдгийг бас жоохон санах хэрэгтэй. Гэл цал юмнаас илүү. Өөр чинь ер нь сул тал болчих гээд яарын шийдвэр хийгээд яарын дүнэлт хийчихэд идэх сул тал чинь энэ юм байна. За
За ер нь бол жоохон төгшөөр байна, найз байна, санаа зовлон нь одоо л ер нь гайг болж байна. Ер нь одоо л нэг гайгүй. Гэхдээ энэ хувийн амьдралын асуудлууд ч бас байна. Хувийн амьдралын тал дээр бол ер нь нар гэртэйгээ ойлголцдог, хайртай дуртай хүнтэйгээ ойлголцдог, хүүхдүүдтэйгээ ойлголцдог. Тэгээ гэрт чинь ер нь ингээд юм жоохон уушлаар муугаар хэлэхэд бол жоохон юм сөрөг хинэрэг хураад байна. Харуу бүрүүд хэрүүл урал хийхгүй. Харуу бүрүүд хүн амьтантай битэн маргаа болж үл ер нь хүнтэй хэрэлдэж уралдах ч юм уу орилж суулаа майлаа хэрүүл зодон гарахгүй байвал яа гэм бэ. Иймэрхүү юм жоохон тэсэх хэрэгтэй. Шин болохоор л тийм юм дуудагдаад байвал энэ асуудлыг тэсвэрлээрээ төвчээрээ. Тэгээ ажил дээр жоохон өөрчлөлт оруулаад өгөөрэй заа ёо. Энэ дээр нэг жоохон төлөвлөгөө бодсон саасан бичиг цаас амтаа энэ хөөцөлтөд байгаа зүйлүүдийнхээ араас жоохон өөрчлөлт оруулах хэрэгтэй. Магадгүй нэмэлт бичиг баримт хэрэгтэй. Нэмэлт одоо юу гэдгийг те хамраа нэг юмд чи юм ахаа шинээр бичих ч юм уу те ахаа шинээр төлөвлөх ч юм уу энэ бол шинжилэлтэй хамаатай шинэ юм хэрэгтэй байна гэсэн тохиол хэлж шүү заа. Тэгэхээр тэрээ гаягаарээ тэгээ бүтийг ивэл бүтчих юм байгаа аахгүй юу? Өөрөө бас тэгээд ингээд би одоо ингээд бас гараал явдаг өнөөдөр ажил бүтэх ч юм уу гэл эсвэл аар сархан жижиг шижиг ажилд том ажлаа хаянгуудаа аар сархан жижиг ажлынхаа араас өдөржингөө би сэтгэлээ зориулж гүнгүүтээ ядрангуудаа тэрийг хойш нь тавьчихад байгаа байхгүй. Тэгээ яг хинтээ уулзах яаж хийх юм мэдэхгүй. Тэгэнгүүтээ мэдэхгүй байгаад байгаа нь яагаад байгаа юм гэхээр мэдгүй дээ биш байхгүй. Тийм орчин бүрдэхгүй байх, тийм боломж бүрдэхгүй байх гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд ойлгох хэрэгтэй хэдиж хүн өөрөө тийм газар руу явах хэрэгтэй шүү дээ. Өөрөө хүл тавих хэрэгтэй шүү дээ. Гудамжаар гүйж явж ирсэн айл гүйж орж ирснээр хин нэг танихгүй гүйж ирсэн. Чамд ийм боломж шүү дээ. Чамд би ингэж туслая. Өдөр гэж мэдээж хандахгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө тэр орчин руу очин, тэр хүмүүстэйгээ уулзна. Ер нь бол араас нь явна, хэлцэн, ярилцсан. Тэгээ тайвшраад хүлээгээл тэгэл тайвшраа болоо суугаал ингээл байхгүй. Алуу юм ер нь ийм л учир шалтгаантай байдаг. Гэхдээ зарим нэг зүйлдээ би хатуу хэлчих бол өнөө хатуу орж иж магадгүй. Гэхдээ хүн өөрийгөө л 100% мэддэг ямар ч үзмж төлөгчин байсан ч гэсэн. Тэгээ алуу юм үзэж төлөгчнгөөс айж имэх ч юм уу засвал үйл хийлгчээд одоо сэтгэл төрхгүй байгаа зүйлүүдээрээс болоод ингээд айж имэх хийчих амтны хараал өрөөлөөс имэж сэлээд байх юм байхгүй. Ер нь бол ингээд нийтлэг хүмүүст тусаад байдаг зүйлүүдийн нэг байна юм. Хин тамаатай юм. Тэгэл ер нь бол дуртай болгоно хийгээд дуртай болгоно үйлдэж өргөл дуртай болгоно ажил төрлөөс ч юм болоод на хэл оноор ч юм болоод хараад өрөөд байна гэж юу аах вэ? Аливаа юм ч гэсэн хараал хэлээ ч гэсэн очир шалтгаантай хийж өгөх үйл гэдэг. Одоо дуртай нь яа гэм бол мөнгө төгрөг шууд аваад хийгээд өгчт юм болов аюул дээр ус. Тийм хүн болж чадахгүй л шүү дээ. Аливаа юм чинь чанартай л байх хэрэгтэй тий. Ийм айдас биш дээ бас. Энэ группийг сонсож байгаа хүмүүс нэг нь бол ийм төсөл хэрэг хэлцээрийн талаар ингээ явж байгаа хүмүүстэй яриа хэлцээр хийх гээд ингээ хөөцөлтөд явж байгаа хүмүүс сонсчод л нөгөө талын хүмүүс нь яасан гэсэн чинь гадны хүчин зүйлээс айгаад байна. Одоо мөнгө төгрөгөө нэхэд авах гэхээр одоо шүүх цагдаагаараа явах гэхээр асуудлуудаа шийдвэрлүүлэх гэхээр одоо ингэчих юм болов тэгчих юм болов гэсэн айдас байгаад байгаа. Ингээ хараагаа яриучих юм болов ингэчих юм болов би ингээд болохгүй юм бүтгүй нэг л ажил нь хойшлогдоод байна гэсэн айдас байгаад байна. За энэ асуудал бол дараа яригдах асуудал байна. Тэгэхээр эхлээд цэцэнд орлоо төлөвлөлөө тхөө айж имгээд ах юм байхгүй шүү дээ. Хүн ер нь чадна болно бүтэн гээд зориг гаргаад шийдвэр гаргаад явах юм бол болно шүү дээ. Өөрөө шийдвэр гаргаж чадахгүй амжилт руу тэмүүлж залхаж чадахгүй гэж шууд тэнгэр дээрээс боломж орж ирээд газраас тий мөнгө урахгүй шүү дээ. Цэцгэлээд соёолчихгүй шүү дээ. Тэгээд энэ тал дээр бас бодмоор хувийн амьдралын тал дээр амар сэтгэл санаагаар тавгүй. Тэгтээ зөөд нойронд чинь бас ингээд янз янзын болон тохио өгөөлөх юм. Өөрөө бас мэдж байгаа ч юм алга. Бараг цэрвэж босч ирж мэрээд байгаа юм ааш. Ингэхгүй өөрөө чи ер нь амьдрал дээр жоохон алдаа гаргачаад байдаг зүйл нь аливаа зүйлийг өнгө үзмжээр сонгоч гоод байдаг тал байгаад байна. Энэ бол хамаагүй. Хүн ямар ч үгүй шүү дээ. Өнөөдөр шиний уулзсан нойрхоо хийж болно. Гэтэл зүгээр ажлын шаардлагаар тийм явж иж болно шүү дээ. Тэгээ бусдаа битээ сөргөөр хараараа болж үл адгийн муу хүн байлаа ч гэсэн авах нэг сайн чанартай байдаг шүү. Хүний тийм сайн чанарыг харж чадсанаас чиний ирээдүйн амьдрал бусад бүх юм чинь тийм сайнаар л ирнэ. Би бол тэгэж л хэлнэ. Тэгээ төлөвсөн ажлаа хараас жоохон яваад өөр энэ токсик харилцаанаас болоод энэ токсик харилцаач гэхэд энэ одоо харилцаа хандлага дээр бол зөвхөн ярихгүй ч гэсэн өөрт ч юм бас нэг юм
Аах, эмээх, түгших өөртөө юм ингээд бас нэг юм болохгүй бүтггүй ингээд төлөвлөл хийгээл эхлэнгүүтээ өөрөө сэтгэл санааг унгаагаад идэг өөрийгөө ингээ өөрөөсөө шалтгааллах зарим зүйлээ хийгээгүй байж иж ажилмаа бүтэхгүй байна, ингэхгүй байна. Өөрөө гарч ууж уулзахгүй, өөрөө араас нь явахгүй, өөрөө уцаар ярихгүй, өөрөө хийхгүй байж ингэхгүй байна гэж өөрийгөө янзаар боддог юм. За өстө муухагаар хэлчихэд дутуугийн юм асуудал байна, комплекс гэж хүмүүс яриад байдаг. Би одоо их өсөө хэлээр айтайгаа ярьчих гэж боддог. Тэ. Тэгээ жоохон юм орхиод өнгөө өөрөө орхитуулчаа тэгээ дараа нь юмаа бүтэхгүй байна, болохгүй байна, ингэхгүй байна гэдэг ийм алдаа дутуудлаа заснаа. За юу. Энэ асуудлуудыг ерөөсөө засаж янзлана. Тийм өглөг авлага маалгатай холбоотой асуудлууд зөндөө байна шүү дээ. Тэгээд яагаад ингэж уужраа тайван суугаад байдээ. Хүн өөрөө төлөө зүтгээд гараад явахгүй л өөрөө хэний ч төлөө зүтгэл хүмүүс ингэж чи юм тэгсэн үг л гөхгүй шүү дээ мэдээж. Хүнд ажиллаа даатах гэдэг бол бас хариуцлагатай хүн даатах ч юм уу, ямар хүн даатах ч юм уу. Бас анзаарах хэрэгтэй зүйлүүд энийг шүү. Тийм бусдыг бас сонсоорой гэж байна. За энэ дээр жоохон бусдыг сонсохоор яг үнэн юм хэлээр жоохон шүүмж хэлчихээр уурч уурх гэдэг жоохон эсэргүүцээд идэв юм. Мэдээж хүн юм чинь тэгсэн зөв. Энэ бол нэгдүгээр сэтгэлийн дархлаа. Гэхдээ хэлж байгаа үгэн дотор өөрийг чинь гоолж гутаагаад байхаасаа илүүд нь мэрэгэн зөвлөгөө өгж байгаа илэрхийлэх хэлбэрийн чам таалагдахгүй байж болох ч гэсэн тийм зөвлөгөө өгж байгаа бол энийг бас ойлгоорой. Хувийн амьдралын асуудлууд чинь бас ингээ ядаргаатай төвөгтэй байна. Нэг өдөр сайхан сууж байгаа бүх ажлаа төлөвлөнө. Тэгээ энийг хийгэрэй л гэж үзэр зөвлөж шүү за. Тэгээ миний мэрэг танд хүрсэн болоо. Би бас баяртай байна. Ингэж л хэлье. Цаашаа бол асууж лавлах юмуд байгаа л байна. Зүгээр. Эхлээ сайхан бичээ тэмдэглэж өөрөө шалтгааллах юмнуудаа эхлүүлчих, явуучих, зориг гаргачих, зүтгэчих. Айж юмгээд авах юм байхгүй. За тэгээд ирсний дараа яах вэ гэхээр магадгүй дараа чи уншлахууд эсвэл магадгүй таны магадгүй YouTube-ээр түрүүн тийм хэрэгжүүлэгчд байна. Эсвэл одоо Facebook бүхэл газраар байна шүү дээ. Тэгээд дараагийн зангилааг чинь гаргаад өгөх, ачаа дарамтнаас чинь салгаад өгөх хүмүүс зөндөө тарнаа. Хүний зөв сонгоорой. Тийм би тэгж хэлье. За баярлалаа. Нэг тэр хүрээ би маань уншлах ингээд дуслаа. Facebook аяны талаар хүмүүс ингээ асуусан байлээ. Болон би пост гэдэг юун дээр нүүрхээ шинээсэн Facebook-ыг оруулсан байгаа. Тэг хүмүүс маань өрсөл цаг магаа аваа баталгаажуулаарай. Зарим хүмүүс маань бас ажиллагаа цаг цагаар хавахгүй баг 1-2 цаг болчтой би цаг заадаггүй уншлахын дээр. Тийм болохоор сайн төлөвлөж шүү. За видео кол мал хийгээд ярьчдаг. Эсвэл бичлээд уулзах байсан ч гэсэн өрчил цагаа авцгаана. Ер нь бол тэгэхгүй бол бас яаралтай гэдэг гинтийн гэдэг зүйлүүд дээр бол би цаг цав гаргаад үзээд өчтгөө. Тийм биш үү за. Асуух юм болтой л хүмүүс. За. Ингээд 2 дугаар бүлгийнхаа уншлагыг эхлүүлье. Энэ хөөрхөн яагаад цэцгийг сонгосон хүмүүсийнхаа энергийн шалгалтыг эхлүүлье. Жон чимээ гараад оруулаачлаарай. Манай хоёр би нэг гэрийн тэжээвэр амт ихтэй. Манай амтад энэ өнгөр гүйлдэлнэ. Маш олон төрлийн амтанд тэжээдэг. За энэ группийг сонгосон хүн бас усны үлтэй. Эдгээр группийг сонгох уу байх уу гэж энэ группийг сонгосон байж магадгүй. Эдгэрэлт хэрэгтэй байгаа, энергийн цэвэрлэхээ хэрэгтэй байгаа, энерги чинь аюул сорогдсон байна. Энергийн цэвэрлэхээ хэрэгтэй байгаа. Тарих толгой бүр ингээд дүүрээд одоо агаараар дүүрээд юм, усаар дүүрээд юм ингээд бүр ингээд юу игээд байгаа яагаад ааш бараг ойлгохгүй болчоод ингээд тайвширч чадахгүй. Бүр ингээд саяхан тохиолдсон зүйлүүд дээр бүр ингээд шокны байдалтай. Ийм хүмүүс харж юм. Шин цэцэг мэцэг тарих гад шинэ ургамал мод цод тариад ингээд шинээр байгальда буюу хийж байгаа бол та зөв групп сонгосон байна. Шинэ мод тарьсан, шинэ цэцэг тарьсан мөн тэг миний ихний уншлсан шүү дээ. Энергийн цэвэрлэгээ хийсэн, эдгэрэлт хэрэгтэй байгаа, эдгэрэг шатандаа явж байгаа. Гэтэл бодол нэг юм илээ, сэтгэл нэг юм илээ гэдэг тэр хоёр нь жоохон хоорондоо мөргөлдөд байгаа хүмүүс зориулсан.
бусдын төсөлтэй дэмжлэг хайж байгаа. Тэгээ хайр сэтгэлийн асуудал байна. Энэ гүрвтэй хайр сэтгэл болон урагчийн араа санаа зовж байгаа. Энэ урагчийг бүр урагчгээ хүлээж зөвшөөрсөн. Тэгэнгүүтээ энэ урагчаагаа хайж чадахгүй нэгсэг хүлээжсэн бол одоо бол эрүүл тэрлээ зэрэхгүй бол тэрлээц гэдэг байр суурь. Эсвэл амьдрал тэрлээц амьдрахгүй бол тэрлээц гэдэг байр суурь. Ер нь өөрөө сэтгэлээ татаж эхэлж байна. Өөрөө зөвс өөрөө шагалтай байх зүйлүүдээ эхлүүлж эхэлж байна. Эдгэрэл хэрэгтэй гэдэг дээр энэ ийм үзэр байна. Гэсэн чи яасан бэ шинжээ. Эмэгтэй хүнээс одоо чинь хайртай дуртай хүний ч одоо тий эрэгтэй болон эмэгтэй хөөсийн шалгаа байхгүй л та. Гэхдээ одоо энэ хадмын талууд ч юм уу хайртай хүний чинь одоо эгчтүүгийн талаас эмэгтэй бэр хүргэний талаас өөртөө ч их дургу байгаад байна. Хүлэн зөвшөөрөхгүй байна. Ямар нэгэн байдлаар салах гэж их оролдоод байна. За танаа хүнтэй ингээ орооцолцсон хүн бол асар их шашны сан үлдэх хүн байна. Өөрөө чи ялгаатай. Та бол зүгээр юм сонсогч, үзүүлэгч байдал тэр бол одоо бараг сүсгтэн голны тэргүүн шүү гэдэг нь хөрөв шүү дээ бараг. Яваалаа дөрвөн амтны үзүүлэл харуулаад гэдэг ийм нөхөр байна. Тэгээ яг ер нь бол салахгүй сарнихгүй амьдралыг хүчээр авсан биш ээ. Ингэж бодороо заа салахгүй сарнасан амьдралыг хүчээр авсан биш. Зүгээр иймхэн юмд салаад явах тавилантай л амтнтай таарснахгүй да. Тэгээд салчих ихээр нэрээ бас амар их физиклээ зориулсан байдаг, айгүй их шаналсан байдаг, хайртай байдаг, тассан байдаг. Гэтэл энэ хүн чинь аар саархын юмнаас болол хаяа өгсөн. Тэгээ аар саархын юм нь бүр аимшигтай хүнд сэтгэл зүйн даралт өгч байгаа байхгүй. Ер нь бол уралт гэдэг юм бол муухай шүү дээ. Ер нь бол тэрийг нэг сайнаар хүлээж аваад байдаг хүн байхгүй. Ийм имийг уучлаад авах шаардлагач байхгүй. Шидэлтний хүч ирсэн. Юм хийгээл дуудулж модулсан. Одоо тэр юм мэдж байгаа шүү дээ. Тийм их юм хийлгээд дуудулж модулсан байна. Тэгэхээр та нар маань юу ямар байна. Энэ зүйлдээ бол яг гоо би тасан зохицохгүй, эвлэрэхгүй би энэ үнтэйгээ амьдралаа өргөжлүүлнэ, ингэнэ тэгнэ гэд ингээд явах юм бол одоо болгол байх л да. Болохгүй юм алга. Гэхдээ сонголт бол таних гэвч тэ хүний зүв болоорэй бас нэг 5 цаасны зарлаг гараад нэг баахан би сэтгэлээрээ хохироод янз янзын юм хийлгээд байл хэцүү. Ер нь бол өдөө хүртэл өөрөө л энэ амьдралыг өнгөлж авсан байна. Гэр бүлийн амгалан тайван байдалтай, сэтгэл санааны амгалан тавилттай байдалтай хамааралтай. Гэтэл танаа одоо хүний талаас шүү за. Найз нөхөд одоо учирч уулзаад байгаа чамаас илүү тавиад байгаа тэр хүн нь мөн одоо тэгээ чамаас илүү тавиад байгаа энэ хүмүүс нь бас тэгэл ер нь бол энэ тэр талын хүний л орчноос өөрлөж амар ийм доромжлол сүрэг энерги одоо тэгэл юу н анханасаа л ингээл хоёрыг нийлж яхад л хилтвлээд идэг амьдралч оролцоод идэг эсвэл тэр хүн ар гэрийнхандаа хитрхээ санаа зовж чамаа хоёрдуулаад идэг найс нөхдөө санаа зовж чамаа хоёрдуулаад идэг чи ер нь бол ингээл 3 дахь шүншил ер нь амьдрал идэг байсан л шүү дээ өөрөө. Тэгтэл ахаад яс мэгээ замын гол завсрын донд нэг нөхөр гараад ирсэн. Тэр нь одоо яах вэ гэхээр энэ хүнд чи хайртай дуртай даа гэхээсээ илүү одоо би бол тэнийг стонер тий шашин машины заан үлээл ингээл өөртөө тэг наацсан. Тэг өөрөө шийдвэртэй байдал гаргаж чадахгүй салах уу болох уу яах уу эргээд ирэх болов уу гэж бол угаасаа шүүх цагдаагаар яваа салъя малъя гэдэг гэсэн байл дээр тулсан байсан ч чийж чадахгүй. Эсвэл тэ одоо тэ үнэн шудраг юм гараад ирнэ гэл ингээ хүлээгээд идэг. Яг үнэн шудраг юм гараад ирдэг нөгөө хүмүүс нь үйлээгээ амсдгүй чийлэн чаналаад идэг тэ. Гэсэн чи яасан хүн амьтанд очиод үзүүлэн харуулна хүн юм чинь учир шалтгаанаа олохгүй үзүүлэн харуулна явна штэ. Тэгэнгүүт тэр хүмүүс ч олигдож хийгээд өгчихгүй л ахын хийгээд өгчих хүн гараад ирэх байлгүй дээ. Тийм харагдчихэл байна. Хүнэл олох хэрэгтэй. Юу юуны тохонд хүрэхгүй бас яагаад тахад. Гэтэ хүнд үзүүллээ гэдэл хүнээр засал хийлгэлээ гэдэл бүх юм бас ахаад хуучин шигэ байна гэж байхгүй юу. Эхлээд хүн сэтгэл зүгөө эмчилнэ. Юунаас болоод битээр болж бүтэхгүй гэдэг учир шалтгаанаа гарган тайлна те. За тэгээд яагаад энэ гадны биет нөлөөлөд байна? Энэ гадны биет шүү. За энэ бол хин нэгний дутуу хагас хийсэн зан үйл ямар нэгэн дом жатхны тухай ярьж байгаа. Энэ хүмүүсийн хэл ам те
бийжсэн юм аимшиг хар хэл ам баггүй юу. Одоо баян энэ нэг анкагүй юм гэдэг хар тэр чинь бийж штэ. Тий. Тогоон дотор нь халуун тогоон дотор нь ороо халуун зүрх сэтгэл дотор нь ороо мэдгүй ээж хүмүүс нэг хүний гаднаас нь энэ хоёр цогцохгүй бол хүний гаднаас нь дүгнж ид. Би бол иймэрхүү юмыг жоо эсэргүүцдэг төрлөө. Гэхдээ аливаа юмыг засал үлхийл шашнаар явах гэж байгаа бол та аливаа юмны учир шалтгааныг эхлээд ойлгох хэрэгтэй шүү. Аливаа юмны учир шалтгааныг ойлгох хэрэгтэй. Яагаад энэ хүн бит хоёрын голд л ингээл уул босоод байна? Энэ хүн бит хоёрын голд яагаад л хэрүүл гараад байна? Яагаад үл ойлголцол юм уу? Эсвэл гадны нөлөө, ар гэрийн нөлөө, найз нөхдийн нөлөө, эсвэл ингээ өөр хүн тий 3-4 хүн ингээ гар зэрэг байна. Чи удаа дараа уужилсан байхад дахиад тэр асуудлаа тавтаад байх юм. Яагаад эдгээр шалтгааныг олж янзлахгүй бол одоо юу гэдэг чи энэ амьдралтаас энэ хүнээсээ магадгүй болоо салааж идэхэрхээ явж байхад эдгэр нь мэдээж мартна. Гэтэл дахиад тийм хүн таарахыг үгүйсэхгүй. Энэ яагаад надад тохиолдоод байгаа? Энэ яагаад надад автомжтой байгаа юм гэдэг асуудлыг хоёул ярина. Энэ тал дээр бодолтой байгаарэ гэж хүчээр хэлж шүү заа юу. Энэ учир шалтгаануудаа тайлаа. Хэн дуртайгаар амьдралаа сөхүүлж харуулж байгаа бол тий сүхсэн шиг сөхөөд харуулсан шиг харуулсан дээртэй. Хоёрын хооронд нэг би бас хүмүүсийн уншлагын нэг юм удаан завхарлуулсан баахан жишээтэй баахан уурт ингэж замхруулсан бараг түрүүчээ сонсч байсан юм ингээ бараг марттал юм ярихгүй аль болох богинохын яриад ил хариултыг олоод өгчгийг боддог. Тий нэмэлт гэж бол надад байхгүй. Би хувийн уншлаг тусдаг хийдэг. Хувийн уншлаг бол урьдчилж аавна. Миний зүгээс цаг заахгүй. Тий нэг хүмүүс ч одоо нэг тодорхой хэмжээний цаг минут яриа тэрнээ тарифа тогтоосон байдаг бол миний хувьд бол тариф тогтоосон байдаг ш. Би цагийг бол заадгүй. Хүний хувийн асуудал, амьдралын асуудал, мэрэгчлэг гэдэг юм чинь цаашлаа заяа төрөний асуудал учраас би бараг нэг хүний уншлагыг 1-2 цаг орчим хийчдэг учраас урьдчил цаг магаа баталгаажуулаарай л гэж хэлээ. Тэгээ ер нь бол олон хүний уншлагатай байгаа. Миний зүгээс чадах юм байвал түүнийг гаргаад өгнө гэм болоо туслахыг л хичээнэ. Амар ядарсан зүхэрсэн байна. Чи ойрд ингээд энэ им юм ч юм хараад байгаа юм шиг сонсоод байгаа юм шиг мэдрээд байгаа юм шиг ийм байдлаар чамд бас нөлөөлж байна. Ардуур чи хүмүүс юу яриад байна? Яагаад байна? Сөрөг хинээрээр аюу цэнэглэгдсэн байна. Юм ингээ эрчмээс оруулаад байгаа юм шиг мэдрэмж байна. Юм болгон чинь саснаар чинь сав орн бүтэхгүй ажил төрөл бодол санаа бие өргөнөөс бараг ингээ бүх юм чинь ингээ цогсон байдалд орсон байх шүү заа юу. Энэ талаараа жоохон уул энерги эмчлийн үнэлгээ хийгээд юм хөдлөөл ингээл гүүгээд идэм байх. Өөртөө юм тохирох юм хийгээд байна уу? Тохирох зам үйл хийгээд байна уу? Тохирохгүй юм хийгээд байна уу? Тохирох юмар оролдоод байна уу? Тохирохгүй юмар оролдоод байна уу гэдгээс бодоорой. Аливаа шашны ямарваа нэг зүйл хүний энергийг бас ингээд сордог швэж би гадагшлуулдаг швэж би төрөгдүүлдэг гэж би тий. Энийг бас санах хэрэгтэй. Ялгаах хэрэгтэй. Судлаад үзэхгүй үү? Одоо чи интернет үзчих хүмүүс чи бараг чат GPT-гээр үзээд нэг хэдийн юм хөзөрний зураг явуулаад чат GPT-гээр хариулт наваад явчихдаг юм л ш. Тэр шиг тэгчмээр юм шүү. Надад юу тохирохгүй талаар сайн мэдмээр энэ судалмаар байна. Хүн болгоно нэг юм яриа шүү дээ. Тэгтээ сэтгэлд ойрыг нь хүлээн зөвшөөрөх шүү заяа. Ачаа дарамт, сэтгэлийн дарамт, зүрхний шарах, айц төгшөөр, мөнгө төгрөгийн асуудал, үл ойлголцол, зөрчил маргалаан, токсик харилцаа, мөрийг түлхэнд бас дондцсон токсик харилцаа, өөрөө мөнгө төгрөгийн асуудлаа яаж шийдвэрлэх үү гэсэн шанал зовлон, зовиор, хүлээж аваа хүлээлт тэгээд ер нь иймэрхүү зүйлээс л болж байна. Энэ мөргөн дээр бууж ирж байна. Тэгээ альва нэг юмны учир шалтгааныг гүйцэд тайлах хэрэгтэй, гүйцэд олох хэрэгтэй. Ер нь олох цаг нь болчоод энэ учир шалтгааныг энэ давтамжтай ирээд байгаа энэ амьдралын асуудлуудыг учир шалтгааныг олох цаг нь болсон болол та ер нь энэ мэрэгдлийг сонсож байгаа шүү гэдгийг сайн бодоорой за. За тэгээд дараачихаа группийн уншлагыг эхлүүлээ. Ингээ групп болгон дээр ингээ ярихаар бас жоохон хэцүү юм аа. Шууд ингээ өргөжлүүлээд явчихтیں۔ Хэмээд мөнгө төгрөгийн асуудал хамгийн чухал, хувийн асуудал ч амар чухал байх шүү. Түүнээс биш
Чи өөрөө сайн байгаад ирэх юм бол чамд тохиолдоод байгаа муу азууд бусад бүх юмнууд ер нь салаа сарнаад явчих штэ. Тэрийг бас бодож үзээрэй заяа. За тэгэхээр одоо 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлээ заяа. Тэрийг шалгалт. Хувийн уншлагын талаар хүмүүс мэдээлэл өгсөн байлээ. Тэр Facebook дээр нөгөө би YouTube дээр пост хийхдээ Facebook оруулсан байгаа. Тэрийг хараарай. Мөн хувийн уншлагын тал дээр бол би нэг хүний уншлагыг бараг цагаас 2 цаг орчим тодорхойгүй цаг хугацаагаар үзчихдэг учраас хараарай. Гэр бүлийн хайр холбоо асуудал хүмүүсийн хүрээлэл. За саяхан гэр орноо солих талаар ярилцсан бол та зөв групп сонгосон байна. Саяхан шинэ нүүдэл судал хийсэн, амьдраш ясан газар өөрчилсөн бол зөв группээ сонгосон байна. Гэр бүлийнхэнтэйгээ уулзалт хийсэн бол та зөв группээ сонгосон байна. Гэр бүлийнхэнтэйгээ гэхээр одоо нөгөө гадаад дотоодод амьдарч байгаа ирсэн хүмүүс байж болно шүү дээ. Гэрийнхэнтэйгээ уулзсан. Гадаадаас эсвэл удаа хүлээж исэн гэр өөрийнх нь чи ирсэн бол зөв группээ сонгосон байна. За удам дамжсан бурхан дахиад судартай. Сайхан өргөл үргэж явдаг гэр оронд ч удам дамжсан. Эцэг өвгдөөс удам дамжсан. Автар сав. Тэгээ бурхан дахил байдаг бол та зөв группээ сонгосон байна гэж үзэрэн дээр гаж шүү. Энэ бол нүүдэл судал гэрийн орчин өөрчлөлт засвар хийсэн мөн гэртээ сая шинээр засвар хийж эхэлсэн бол та зөв группыг сонгосон байна. За саяхан төрөл садан ураг хугацааны жин дотор саяхан шүү за. Энэ уншлагыг эхлүүлэх хэд 1 сараас 2-3 сарын дотор хөл хацал тохиосон. Бол 3 сарын дотор би тэрнээс урт хугацаа хэлээгүй. Гэхдээ өөрөөс ч юм бол жоохон холын гэж хэлэх юм да тий. Яг дэргэд чинь байгаа холын хамаатан садан төрөлт чинь ийм асуудал гарсан бол та зөв группыг сонгосон байна. Зүүд нойрондоо талигаш болоос бурхан болооч та хараад байгаа бол та зөв групп сонгосон байна. Мөн ерөөсөө л юунес ч юм төгшөөд байгаа, айгаад байгаа мэдрэмж төрөөд байгаа. Хий юм таныг хараад байгаа юм шиг хий юм таныг оролдоод байгаа юм шиг мэдрэмж төрсөн бол та зөв группыг сонгосон биш үү? За энэ юу тохиолдол яаж вэ? Юу болч вэ? Энийг харъя та. Яа бах юмуд орооцсон байгаа гэдэг үлээ. За 3 дугаар группыг сонгосон юм. Уншлаг эхлүүлье. За асарч ер нь бол сэтгэл зүйн дарамт мөнгө төгрөгийн эрх мэдэл байхгүй, гарч орох эрх мэдэл байхгүй, хардл сэрдэлтүүл ойлголцол дотор амьдарч байгаа, сэтгэл зүйн асар их дарамттай байгаа. Гэтэл нөр хүүхдээсээ болоод ч юм уу одоо хайртайгаа гэдэг үгнээсээ болоод ч юм өөрийгөө золиослоод байгаа хүн бол зөв группыг сонгосон байна. Гэр бүлээр ийшээ тийшээ явахыг хүсэж байгаа боловч одоо болохгүй. Хоёр тустай байгаад байгаа. Эсвэл нэг саяхан танаа хүн ийшээ тийшээ явсан байна. Гэтэ ер нь бол дэвэд чи аяг асар их удаан байсан байна. Тэгээ нэг юм гэр орноос хойш гарч болдгоо. Мөнгө төгрөж таваараа үрж болдгоо. Хөрөл урал салгаа байсан. Яг магадгүй энэ мэрийг үзэж явах чинь сексис үнж ажиж аалгал та. Уул нь хайртай байгаад байдаг, итгэвтэй байгаад байдаг. Одоо ерөөсөө хайртай хүнээс хайрлагын таашаалахгүй үзэн адилтай таашаалтай болчихсон. Би өрнөс чинь баг ингэж хүрхээр ингэж яриац өгөөд ингэж бараг дургуулхдаг болцсон. Яах талаараа мэдсээ бодсоор байгаа. Удаа ингэж боцоор байгаад ингэж юм чинь ингэж мөр маш ингэ удаашраад
одоо бараг сүулдэ бараг төрөж бодож ирсэн юм мартаад байдаг. Би одоо бас уншлагыг удаан ингэж үргэлжлүүлэх дурггүй. Бараг төрөж байгаа юм мартаа дахиад баах юм ингэж сонжруулаа ямар нэгэн жишээ авах дурггүй байхгүй. Гэс одоо хэрэгтэй юм хэлээд өгчээ л гэж бодож шууд үргэлжлүүлээ явчихтыг. Тэгээ ажил төрлийн тал дээр амжилт гарахгүй нойрын үед сэтгэл санааны байдалч докторгүй. За ингээд ирэхээр ер нь чиний эргэн тойрны хүмүүс хүртэл одоо бараг ингээд наад харилцаанаас чинь залхаж байна. Тэгээ гэр бүл чи өөртөө чамайг өмөрөөл явдаг гэсэн бол одоо сүултээ залхах нь өөр хүмүүс чинь сүултээ одоо зааш характер бүх юм л өөрчлөгдөн үзий адал төснө гэрт үл ойлголц илүүсэн хүү ингээ гаднаас нь харахад бол танах айгуу гоё ял юм байна өө хүн харахад ингээд гаднаас нь гэвч халуун дугаан дотор хин юу болж байгаа яаж сэтгэлийн ямар зовир байгааг хэн ч мэдэхгүй штэ. Тийм бусдын туслалаас дэмжлэх хэрэгтэй ер нь мэдлэгтэй боловсролтой хүмүүсээс зөвлөгөө аав одоо тэгээд үнэхээр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод өөрийнхөө ирээдүйг бодоод салах дээр тусан бол хин нэгний зөвлөгөө аваа мэдлэг боловсролтой хууль цагтаа шүүхээр нь зөвлөгөөгөө аваа явсан дээр удаа дараа уушлаад байдаг удаа дараа ойлгоод байдаг. Гэтэл чиний нөхцөл байдал юм нөгөө нэг юм янаглаад байгаа нь мэддэхгүй яргалаад байгаа нь мэддэхгүй энэ нөхцөл байдлаар ингээ удаа явсаар байгаад чи чинь бүр өөрөө ингээд энэ байдалтай тасан цогцсон байгаа хгүй одоо тэхгүй штэ энийг ингээ болио одоо ингээд болоо яах вэ гэж бодож ирсэн бол шийдвэр чинь гарч ийн болсон дээрээ шүүх цагтаагаар яваараа тэгээ ялалт гарна тэгээ авах өмнөдөө одоо хөрөнгө марга өөр хүүхдийн тэтгэлэг тогтоох юм дээр бол явцын дундаа цаг хугацаа жоохон орно гэхдээ 90% хожилтой чиний тал шийдвэрлэх гэдгийг бас хараарай. Өөрөө зүгээс шаардлагатай материал бүрдүүл ингээд ийм юм хүлэн зөвшөөрөд ингээд суугаад байхгүй. Бурхан талаас хэвтүүлээд өв соёл уламжлалаа муухай аваад явахгүй. Энд чинь олон хүн үзэж байгаа болохоор бас шууд ингээд өргөжлүүл яриач. За хийх ёстой юм амьдрал өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Ингээд байж байвал энэ байдлаар болвол тэгээ за ерөнхийдөө тэгэл чи зарчим хүчнээрээ үргэлжлэл явна. Өөрөө байр суурьж байхгүй байгаа бүхний зориулал аясаар нь явал тэгээ ингээд явна. Зориг гаргаараа шийдвэртээ унж байгаараа чи өөрөө шийдвэрээсээ няцаад салуу салж ухсан өчнөө байхад чи өөрөө шийдвэрээсээ няцаал чи өөрөө бууж өгөл чи өөрөө уучлаад тэр хүн чамайг уучлаад байгаа хайрлаад байгаа гэдэг чи өөрөөсөө ойлгохгүй шүү дээ. Тэгээд хүнзэр бол ингэж хэлж шүү. За ер нь тэгээд аливаа юм удаан тээж явж байхаар аливаа өөрт таалагдах юм удаан тээж явж байхаар болцсон л зүгээр идэв шүү дээ. Хамгийн сайхан амар амгалан амьдрал бол чи ад жаргалтай амьдралхгүй. Чи ад жаргалтай чи амьдралаас тэр амьдарч байгаа амьдралаасаа кап авч байгаа амьдралд чиний өөр хүмүүс чи өөр ад жаргалтай байж сэтгэл амар хэрвээ шугаангүй сэтгэл амар өөрлөлт гомдлохгүй чи тийм сайхан амьдрах болно шүү дээ. Тэрийг бас бодож санаж үзээрэй заяа. Тэгээ худал хормогтой хүртэл ингээл тэмцээл худал хормогийг хүртэл одоо эвлэрүүлээл одоо тэгээ яахавдаа чамайг араар чинь тавиад яваад байгаа нь тодорхой чамайг уураад байгаа нь тодорхой чамайг одоо хинч биш юм шиг ашиглаад байгаа нь тодорхой чи одоо бүх юмараа л хохирч юм би сэтгэлээр эрүүл мэндээрээ ингээл бүх юмараа л хохирч байгаа нь тодорхой ийм байхад одоо тэгээд энэтэйгээ эвлэрээд амьдарч яах уу яах уу гэдгээ сайн бодорой шууд гараад явъя гэчихэр мэдээж шууд салаад ингээ явчих гэхээр чиний хувьд бол жоохон хүнд нөхцөл байдал байгаа ч гэсэн ер нь тэгэл алхам хийсний дараа арга зам олдсон шүү дээ туслах хүмүүс гараад ирнэ шүү дээ бүхэл зүйл ер нь бол шийдвэртэй байдалтай бац зогсохоос л эхэлдэг шүү дээ л гэж би хэлээ да. Энэ үзэндээ л тийм л юм болж. За тэгэхээр 3 дахь группийн бол ер нь ойлгомжтой л асуудал байна. Би бол ямарваа нэгэн байдлаар хүнийг ийм мэрэгтүүлэр хүний амьдралын асуудал шийдвэр гаргахад нь тусалдаг учраас би бол мунхруулахыг хүсэхгүй байна. Арга засал хийгээл одоо бараг ингэж тогтоогоол ийм л юм хийчүүл болно, ийм л юм хийчүүл сайхан болчин үр хүүхдээ бодмод гэж би ийм хүнтэй чинь чамайг удаан байлгахыг хүсэхгүй байна уу. Миний хувьд бол хүн хаан жаргалтай байна. Түүнд л яг агуу амьдрал эхэлдэг, агуу амжилт эхэлдэг, шинэ эхлэл эхэлдэг. Сэтгэл таван амьдралаар л амьдрах хэрэгтэй шүү дээ. Хэдэн наслын ижил хоёрын оронд юм дээр аргалуулж харгалуулад хоёрын оронд юм дээр өөрийгөө хуураад явах юм. Зүгээр салаад сарнаад явчихвал барыг зүгээр юм шүү дээ. Тэ? Тэм шийдвэр гаргасан хүн л юу нь хожиж штэ. Тэм шийдвэр гаргасны дараа бол чиний ажил амьдрал, хувийн карьер шинээр эхлэний одоогийн байдлаар бол дандаа энэ үнээсээ хараад энэ үнийгээ сэтгэлд нийцүүлгээл энэ үнийхээ доромжлыг төсөөл төвчл явж байна.
Олон хэлэхгүй. Хэлсэн л бол хэлсэн. Өөрийнхөө төлөө санаа зовох хэрэгтэй. Тэгээ эцэг би чиний амьдралаагүй, би чиний амьсгалаагүй хэдий ч гэсэн би бас ийм зүйлийг бол чамайг хөлийн зөвшөөрөө төвчээд байгаад чинь бол гайх чи. Ухаалаг шийдээрээ. За ингээд 4-р группийнхаа хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлье. 4-р группийнхаа гэж байна шүү дээ. За тэгэхээр хэдүүл энергийн шалгалт хийнэ. Энергийн шалгалт хийхээс өмнө надад бас нэг юм их хариулт байна. Хувийн уншлагын талаар Facebook дээрээ би бас мэдээлэл оруулсан байгаа. Мөн хувийн уншлагын талаар надаас ингээд асууж байгаа хүмүүс би энэ YouTube-ийн постгийн хуудсанд Facebook-оор оруулсан байгаа шүү. За тэгээ хувийн уншлагын тал дээр бол урьдчилан цаг авнаа. Би өдөрт бол олон хүн үзээд ич чадахгүй. Бичлэн уулзах хүсэлтэй хүмүүс бол бас мөн адил цаг авнаа. Ямар ч мэрийг төлөй шууд видео коллдод юм уу дүрсээ хараад амьд энерги ирчмээс солилцоод яриад хэлцээд явчихдаг учраас та цаг зав харна. Надаас асуух асуултаа мартаа санахгүй тул дүрслээ бичээж тэмдэглэсэн байвал танд амраад хүмүүс ч нэг орхитуулчдаг байхгүй. Өөрийнхөө бодсон юмнаас өөр юм мэрийг төлөг гараад ирдэг. Зарим хүн дээр орхитуулна. Тэгээ миний хувьд цаг заадгүй. Нэг хүний уншлага нэгээс 2 цаг болчдөг учраас та өөрсдөө цаг заваа сайн товлон шүү. Тэгвэл яаруу санд руу уншлага хийхгүй. Төвтэй суужаад хийнэ. Видео коллж молдод ярина. Зарим нь бол одоо ингээд үзчихэд хүзрнийхээ зургийг voice-тойгоо явуулчих гэх юм билээ. Тийхгүй. Нүрээ хар суужаад ярина шүү. Би тийм хоёр он чанаргүй хачин юм ийдвэ. Би ганцхан ер нь хүзрээр мэргэлдэг. Би маш олон төрлийн мэргэлдэг. Тийм. Чиний тэр бодоод байгаа санаад байгаа айхтар том хүмүүс чинь энэ дөрвөн ширхэг дөрвөн ширхэг шаа хараад байгаа учрыг олохгүй л үлгүй. Амар хэцүү биш шүү дээ мэрэг төлөг гэдэг чинь гэдэг бас хүлээн зөвшөөр. Намайг бас бодож ойлгоо авахыг ухаанаар хандаарэ. За ил баялаг мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр сайнаар нөлөөлнө. Бас мөн хамгаалалт гэдэг үзэр бууж байна. Миний уншлагууд дээр ер нь бол энэ ямар нэгэн байдлаар аюу их энергийн хараалын ямар нэгэн зан үйлийн хохирогч нар маш их байдаг бололтой юм шиг байна. Ер нь ингээд уншлагууд сүүлийн үеийн уншлагууд ерөөсөө дандаа тийм сэдвээр гарч ирээд байна. Тийм юм гарч ирж шүү. За яа. Тэгэхээр би одоо энергийн шалгалтыг ямар нэгэн байдлаар хамгаалт сэвцсэн байна. Чиний ойр орчмыг үүссэн байна. Чамд ямар нэгэн зан үйл хийгдсэн байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа бол та зөв группийг сонгосон байна. Тийм юм болсон байна. Тэгээ бас гадны хүчин зүйлөө л нөлөөлөд байгаа байхгүй юу? Тэгээ холболт энергийн бурхтай холбох энергийг одоо юу ч гэдэг те өөрийнхөө эвэш нартай, заяагч нартай ингээд явах замыг чи хүртэл ингээд сэвтүүлсэн байна гэж хүзэр бууж ирж байна. Ер нь элбэг дайдалгүй байдал чи хүртэл цогсоод байгаа. Ажил төрөлжин болохоо болцоод байгаа гэдэг юм гарч ирж шүү. За ойрын хугацаанд гэр орондоо өөртөө нэг юм илэс гэх юм уу тийм ийм илэс шороо ингээ гэр орондоо оруулж ирсэн бол тийм зан үйл хийсэн бол та зөв групп сонгосон байна. Мөн өөртөө шинэ юм дээгүүр өмсгөл ингээ дээгүүр хувцс авсан бол та зөв группээ сонгосон байна. Им гэртээ юм жижиг юм сахиусан тэнгэр юм далавчтай шүү. За далавч юм уу навч юм уу ийм хэлбэртэй зүйлс авсан ийм зурагтай зүйлс ягаад ч юм татагтаад байгаа ийм зүйлүүд маш их олон тохиолдод байгаа бол та зөв группийг сонгосон байна. Ийм далавчтай юм уу эсвэл ийм навчрахаг хэлбэртэй санаандгүй тохиолдлуудаар дандаа тийм юм гэртэж орж ирээд байгаа бол таны яг энэ уншлагыг үзэж байгаа хувцад ойр орчимч яг тийм юм байгуулт та зөв группийг сонгосон байна. За мөн адил ийшээ тийшээ явах уу гэд яг эргэлзээд сууж байгаа хүн бол зөв группээ сонгосон байна. Жижигхэн богинохон айл олон хоногийн биш шүү. За олон хоногийн биш айл яг явах уу гэж сууж байгаа бол та зөв группээ сонгосон байна. За мөн шинэ юм шар өнгөтэй гутал юм уу? Юу юм бэ? Гутал гэж гарч ирээд байгаа юм шар оруулахтай юм шар гутал эсвэл шар тэлээ энэ дандаа шар гуталтын шар тэлээ үсээ ингээд шар сормоор оруулсан бол тий та зөв групп сонгосон байна гэж үзэж байна. Энэ энерги шалгалттай холбоотойгоор ер нь хасар их хүмүүс энэ шашны буруу зан үйлээс болоод юм уу ямар нэгэн өөрсдөө мэдэмхээр янз янзын таарат мараад янз янзын уншлага дураараа хийж ямар нэгэн байдлаар өөрсдөө сэвтээсэн байна. Ийм хүмүүс бол зөв группээ сонгосон байна. Та ерөөсөө ойр үед өөрөө ингээд шууд
Тэ хүзэр ингэ шууд худалдаж аваад тэрийг яаж амлуулахаш мэдгүй, яаж энергийн засгааш мэдгүйгээр ингэ шууд мэрэгтүүлэг тавиад ийм хүзүүл хийсээр байгаа сүултээ ядраад байгаа сүултээ ирчмээс оруулаад байгаа хүмүүс бол зөв групп сонгосон биш үү заяа. Тэгээ миний мөргөнөд сүүлийн мөргөнөд дээр айгүй их юм мураг удмын юмнууд энэ зүүн солонтой холбоотой асуудлууд айгүй буугаад байгаа. Тэгэхээр шашны талаарх энэ зүүн совын мэрэгтүүлгийн талаарх асуудал дээр та нар маань нухстай хандах хэрэгтэй шүү. Энэ тоглоом биш шүү. Ямар нэг юмыг сурж байгаа зүтгэлчин зүг байна. Гэхдээ бити тунгийн нэгтүүж тонтооч яваач буруу зураг хүмүүсээр янз янзын юм хийлгэж өөрийгөө бити сэвтээгч гэж би хүснэ хэлнэ. Бас мөн тий. За үнэхээр булангартсан байна. Уучлаарай. Энэ бол энэ юун төрөнд юу ярих вэ гэхээр танд гадны хараал, гадны ерөөл, генерикс хоролт, танд тохирохгүй эд материал зүйл шашин шүтлгийн холбоотой, газар усны холбоотой, хараал зүхэлтэй холбоотой ийм асуудал яригдана. Ийм юм болцсон байна. Та энийг удаан тээсэн байна. Энэ ингээд арга зам олж чадахгүй, янзалж чадахгүй явсаар байгаад биечсэн байна, томорсон байна. Энэ асуудал бол хэрэг сэтэрсэн байна. Одоо сүүлдээ яаж нэхээр одоо таны нэг ажил төрөл, эргэн тойрны хүмүүс, мөнгө төгрөг, санхүү, эрүүл мэнд бүх зүйлд нөлөөлөд эхэлсэн байна гэж энэ заяа. Энийг одоо яахаар бас хийгээд байт юм бэ? Энэ зуршил маргаа юунаас эхэлтэй яагаад юм болчихоо. Тийм ээ. За ер нь бол яг учир шалтгааныг олох хэрэгтэй байх шүү. Өөрөө сайн явж таних хэрэгтэй байх шүү. Өөр тохирхгүй зүйлээр оролдож гин үгүй юу гэдгийг бодоор альва юмыг өнгөн дүнгээр нь харахгүй, өнгөн шинжээр нь шинжихгүй. Тий. Хүн болгон мундаг гэд мундаг байдгүй. Хүн болгон чадна гэд бүгд илвчин бэрдчин биш ээ. Эднэр чадахгүй. За та ингэ нэг юм танд бол юм лам бөө үзмэрч сурхаа шуламж төрөөд өөртөө нэрлэлсэн ийм хүмүүсээс нэг юм заваа юм завхарсан энергийн чиглэлээр ийм хүмүүсээс тийм заваа юм завхарсан шидийн гэж хэлж чадахгүй бэ. Энэ бол шид мэд өрөөсөө биш. Бузар үсэрсэн байна. За бузартад ингэж бузартаж явшаар хагаад энэ хараалын төвшин юм шиг харагдчихээн. Зүгээр эрчим энерги ч мөр болгортуулаа бузартуулаад хатааж өтөөж байна. Таны хүрээлэл юм уу, таны нэр алдар юм уу, таны юунд ингэж хүнсэн би мэдэхгүй байна. Ингэж бодсон байна. Өөрөө аясаар байлгах гэсэн юм. Өөрөө мухар сүсгээр тавих толгойч угаахаж үзсэн байна. Гэтэл тэр хүн чинь өөр өгдөлтэй шүү дээ. Та хүн болгон өөр өгдөлтэй. Тэгэхээр нэг хүн тийм юм хийгээд хийдгмүүд тэр болгоно хийхгүй. Мөнгө гаргаал зориулт гаргаа гүйж байгаа бол тэрнээс чанар шаардах хэрэгтэй. Хүнээ засал үйл хийлгэж байгаа, мөргөлүүлж хөргөлүүлж байгаа бол ядаж ингэ сэтгэлж ойр байх хэрэгтэй. Ямар нэгэн ярах суух хэрэгтэй. Засал үйл хийлгэж байгаа бол адаглаа нэг шар ус босчдөг тий. Иймэрхүү байх хэвээр бүр нэг хүний сэтгэл хүртэл мэдэрдэг шүү дээ. Сэтгэл мэдрэмж гэж юу дотоод хүн мэддэг. Түүний бодол чинь зөрчилдөд байдаг. Бодлоо сонсож гүйхгүй, сэтгэлээ сонсож гүнэ. Сэтгэл нүдэнд харагддаг ч гэсэн бид мэдрэгддэг шүү за. За ер нь бол айгуу сайхан хүч энерги бэн цэвэрлүүлээрээ тунгахжуулаараа яваарай. Энэ зүйлүүдээс салаарай гэж хэлж шүү за. Ер нь бол 1-2, 2-3 удаагийн бузарсан сэвцэн ямар нэгэн дом чатганы хохирогч болсон ямар нэгэн зан үйл өргөл дутуу юм зан үйл дутуу өргөл асуудлуудыг золиос болсон юм гэж бууж ирж байна. Одоо яах ч энэ хүмүүс ажиллаа бүтээх гэдэг юм уу хамт олон байр суурь явах гад ингэж л хохироос юм байна. Өөрийнхөө сансныг авах гэж таныг албаар золиослоо гэсэн. Тэр хүн юу сансныг нь бол мэдэж чадаад байх юм байхгүй шүү дээ ойлгомжтой. Чиний оронд өөрийгөө тавьж байна. Чамаар юм бүтээлэх гэж байна. Эсвэл чиний байгаа амьдралыг авах гэж байна. Чиний хүчин чадал, эрч энерги, мэдлэг оюуны чис орж байна л гэсэн үг шүү дээ. Жог азтай хүн байдалд нэг азгүй нөхөртэй таарч юм бол тэгэл энэ нэстэ азтай шүү гэхээр жижиг шажиг заа үйлэр эсвэл шидээ интернетээс энэ янз янзын уншлага хийгээд байгаа нөхдүүдээс би ч бас янз янзтай орно шүү дээ. Надад бас таарахгүй хүн гэж байна. Би бусдыг шүүх дурггүй бас ямар нэгэн үйлэг шүүх дургууд. Гэхдээ би үнэн юмыг нүүн дээр сайхан хэлцдэг. Заншилтай өөрөө бас тэгмээр байна. Хүн амтнаар дутуу засал үйл хийхгүй. Дутуу юм мэдсээр ээж ингэмээр байна. Өөр чи юм давтамжтай яриад байгаа мэдрээд ээж ингэ яахгүй. Зүг учир зүг олно, зангалаа олно, явна ирнэ. Сэтгэл санааны готрлаасаа гарнаа. Энэ бол зөвөр өөрийгөө явах тавилангаар биш зөвөр хүн ингэж нэг жижигхэн пигээ 3-0-ноос болоо сэвтэнгүүд шууд надад ингэчлээ гэд ингэ сөхөр шивтгэхгүй шүү дээ. Тэг тусна босоод эсэргүүцэн шүү дээ.
сэтгэлийн тархалаатай байх хэрэгтэй штэ. Босоод эсэргүүцэн босоод явна, ажлаа хийн, үргэлжлүүлнэ, тэгжээж тэрийг ялан туулна. Тэ. Тэгээ явж явах хугацаанд чинь туслах хүн гараад ирнэ, чадaltaй хүн гараад ирнэ, мэдлэгтэй хүн туулгарна. Хүн хүнээ таньдаг л байхгүй юу да. Эхний үед хүн гэнэн байсан байх, томоогүй байсан байх. Тэ. Чиний ямар ч буруу зүйл байхгүй учраас чи энэ дээр бол эргүүлээ зөв нөхцлөө ойр хугацаанд олоод авчиж чадах юм байна. Болохоор байна. Тэгээ энэ асуудлуудыг ер нь бол миний хэлдэг мөрөнүүдээр энэ асуудлуудаас салж байж л дараагийн амьдралын асуудлууд, ажил төрлийн асуудлууд, эрүүл мэндийн асуудлууд чинь товчурж штэ. Би юунаас болоод юу болохгүй байгаа мэ гэдгийг хэлдэг болохоос биш болж байгаа амьдралыг заавал үзэл өө яна чиний ийм юм болж штэ, тийм болж штэ гэж би хэлдэггүй шүү. Энийг бас зүгээр ойлгоорой. Энэний хараас яваарай. Тэ энэ үүлийг дуусгаарай. Энэ үүлийн үрийн лайнаас салаарай. Энэ бол тийм үүлийн үрийн лайж биш нэг чадахгүй өмнө золиос л болсон байхгүй юу та. Хин нэгний шунал хүслээ. Хин нэгний аимшиг атаархлын золиос л болсон шүү дээ. Тэрийг мэдчихэж байгаа мэдчихэж бараг зүгээр суугаад байгаа юм бол би гайхаж байна. Тэгэхээр чиний амьдрал сайн сайхан болтугай. Цааш амьдрал чинь сайн сайхныг хүсье.